Үзэгсэлэнт булган харихны үрт урсгал дүлүүн тунгалаг тамирын хөвөнөө арын сайхан хангаа нутгийн нэгэн бахархал 50 жилийн түүхэн хэлгээтэй Арангай аймгийн Эрдэнэ булган сумын улсын тэргүүний 3 дугаар сургууль. Энэ л сайхан Эрдмийн өргөөнд 1994-өөс 2004 оны хооронд суралц төгссөн 10-ийн бие ангийн хамт олон төгсөгчд та бүхэндээ төгсөлтийн 20 жилийн баярын мэнд хүрэн уулз түнтгэлийн арга хэмжээндээ хүрэлцэн эрхийг урьж байна. Төгсөлтийн 20 жилийн үйл ажиллагаа болон 3 дугаар сургууль үүсгэн байгуулагдсны 50 жилийн ойн төгсөгчдийн спортын арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулна. 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр өглөө 8 цагаас шинэ дараагоноос аймгийн төв рүү өнөөрөө автобусны цуцлуулна. Цагаас хоцорвоо 17-оос 18 цагийн хооронд Янгиртай хязгаан дээр хөтөлбөрийн үйл ажиллагаа. Энд ангийн багш болон аймгийн төвд байсан найзууд маань хүрэлцэх баха. 18:30-аас оройн хоолны цаг, 19:30-аас 22 цагийн хооронд маргаашийн спортын арга хэмжээний эхлэл ажлыг 2 болон 3 дугаар сургуулийн заалан дээр очиж амнаас өсөх болон хөгжим аппаратураа байрлуулна. 23 цагаас эрт амрна. Яагад бид дараагийн 2 өдрийн үйл ажиллагаа байгаа тул эрт хүч авах хэрэгтэй шүү. 2024 оны 6 сарын 7-ны өдөр. Өнөөдөр бол бидний үйл ажиллагааны гол өдөр байна. Өглөө 8-аас 8:30 хооронд Кингс зочид бодолт өглөөний цай, 9 цагаас 2-3 дугаар сургуулийн зааланд төгсөгчдийн тэмцээн эхлүүлнэ. 10-аас 10:30 хооронд 3 дугаар 10 жил дээр 10-ын бие ангид дурсамж жишээлээ орно. 10:30-аас 15-ын хооронд сургуулийн үүдэнд болон ангидан дурсгалын зураг авах болно. 11-ээс 11:30 хооронд сургуулийн урлагийн зааланд 10-ын А ангитай хамт хүндэтгэлийн арга хэмжээ. Энэ арга хэмжээнд биднэрт хичээл орж исэн багш нар болон сургуулийн үйлчлэгчид оролцсон. 12 цагаас 13 цагийн хооронд 50 жилийн төгсөгчдийн тэмцээний нээлтийн үйл ажиллагаагийн 13:30-аас 14 цагийн хооронд өдрийн хоол. 14-өөс 17 цагийн хооронд төв толбоо болон улгын уулын өвөр бурхантай өгшөөн дээр очиж хүндэтгэлийн зураг авах болно. 15:10-аас 15:40 хооронд бид хүлээн авалтандаа бэлтэнэ. За 14:50-аас 16-гийн хооронд ашид бэхий зочид буудлын ресторан руу орж очино. 16-аас 21 цагийн хооронд 10 ангитайгаа хамт 20 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтаа хийн. Бидний албан ёсны цаг 21 цагт дуусч байгаа. Тэгэхээр 21-ээс тэг цагийн хооронд хүлээн авалтаа дуусаад хөөрсөн хүмүүс мэдээж үргэлжлүүлэх байх. За тэгээд тэг цагаас хойш амдан шүү. Маргааш нь дахиад арга хэмжээтэй учраас 2024 оны 6 сарын 8-ны өдрийн эхлэлийг та бүхэнд танилцуулъя. За 9 цагаас 10 цагийн хооронд өглөө цайгаа уун мэдээж шаардсан байж магадгүй учраас өглөөний цай нэдэнд бантан болон бэлэн горно байна. 10-аас 11 цагийн хооронд ойрлогдсон машиндаа суугаад цэнхрийн гүүрний хажуу талд амралтын газар руу орчино. 11-ээс 11 цаг 30 минутын хооронд байшин дүүдэд хуваарлагдаж хөнгөн холно. 11:30-аас 12:30 хооронд хүүхэд насаас урсан хөгжөөн тоглоомуудыг тоглоно. 13 цагаас 14 цагийн хооронд өдрийн хоолны цаг. 14 цагаас 16 цагийн хооронд өдрийн хоолны дараа буу халалтын цаг эхэлнэ. За бидний яриа бол мэдээж дуусахгүй хаа. 17-оос 18 цагийн хооронд оройн хоолны цаг. За энэ оройн хоолндоо бид нэр хорхог цагаас халж идэх байгаа. Хангаа төмрөө 2-оос 2 хонь авна гэж бид нэр ярьсан байгаа. Тэгээ энэ бичлэгийг сонсоод та хоёр хонь авчирхаа мэдэх баха. 18-аас 19:30 хооронд хоол шингээх цаг буюу элхний боловор тоглоно. За энд холимог баг үсээд бүртгэлдэг байгаа. Төрүүлсэн баг нь өндөр шагналтай. 19:30-аас 21 цагийн хооронд ангиас 5 хүний төлөөлөл тэмцээний үйл ажиллагааны хаалт үйл ажиллагаа хийн. Өсвөрийн өмнөх нь буу халалтаа өгчлөлнө. 22 цагаас тэг цагийн хооронд галын наадам хийн. Энд бас бүжиглэн хэлээ. За тэгээд тэг цагаас хойш унтаж амарна. 2024 оны 6 сарын 9 буюу бидний сүүлийн өдөр байгаа. За бага хэмжээний хөнгөн годигтай өдөр байх баха. Өглөө 8:30-аас 9:30 хооронд өглөөний цайгаа уугаад 9:30-аас 10-ын хооронд бэлтгэл ажиллагаа хангана. 10-аас 11 цагийн хооронд үтэлтийн үйл ажиллагаа хийн. Ингээд гэр гэрийн зүг явцгаанаа. Хайртай шавнар минь та нартай урьд хүлээн авах өдрийн мэндийг хүргье. Ариун их эрдмийн бүгдлэн ажил амьдралын гараагаа ихэхээр 10 зүгтээ зарим одж исэн тэр хүчээс хойш идэвгүй 20 жилийг та нар минь артаа өгчээ. Хүүхэд насныхаа гүн дурсамжийг хүүрнээр ажил амьдралынхаа ариун туршлагаас хуваалцах
ийм сайхан хүч ойртон ирсэн хэлэхэд таатай байна. 20 жилийнхаа уулзалтанд үлдсэн эрхийг өгч байна. Сайн байцгаана уу ангийнхаа. Солонгос улсаас мэдлэгээ дэвшүүлж байна. Энэ удаад 20 жилийн ан арга хэмжээнд оролцож чадхааргүй болсон. Тийм болохоор ингээд цахимаар мэдлэгээ дэвшүүлж байна. Ангийн хамт олондоо 20 жилийн ан арга хэмжээгээ сайхан тэмдэглээрэй гэж хэлье. Баяртай. Хүмүүнэд ангийн найзууд багш нар та бүхэндээ удахгүй болох гэж би төрөлх сургуулийн маань 50 жилийн за 10 жилийн ангийн маань төгсөлтийн 20 жилийн айн баярын мэндийг хөөрхөн мэдчилж байна. За энэ хүү сайхан баярт үйл ажиллагаанд миний би одоо тодорхой шалтгааны улмаас оролцож чадахгүй болсон. За үүнийг та бүхэн манаас ойлгож уучлаарай. Дараа дараагийн үйл ажиллагаанд нь бас идэвхтэй сайхан хамрагдах болно. Тэгээ миний би 2023 онд Оросын холбооны улсад одоо мэргэжлийнхаа дагуу магистрт суралцж байгаа. Тэгээ төгсөлт маань нэлээд хойгоор 7 сарын 20 дээр болж таарч байгаа учраас одоо оролцохыг одоо хүссэн боловч чадахгүй байгаагаа та бүхэнд бас хэлье. Тэгээд баярынхаа үйл ажиллагаанд та бүхэн маань бүгдөө сайхан цуглаж, сайхан оролцож, баяраа сайхан тэмдэглэхийг хүсэн өрөөё. Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн дүрсгүй зангаараа ижилтэн дассан дөрөм тувцаараа ижилтэн гойсон очих ирээдүгээ тааж мэдээгүй ойлгоогүй хичээлээ хуулж явсан тоолвол нас чадсуу төөлвөл би чадсуу ангийн анд чамдаа аз жаргал хүсч уулзах энэ өдрийн мэндийг дэвшүүлж учрын зулгахын ерөөл өргөж байна. Урсах цаг хугацаа нэгсэн сэтгэл сайхан сэтгэлээр зулгацгаая. Саатж нэг хуучилцгаая. Томоогүй насаа дурсцгаая. Товлож нэг уулзцгаая. Ачид багштайгаа уулзъя. Анги танхимаа эргэе. Сургуулийн цагаан байшин дөнгөрөөсөн сурагч ахуй насаа дуусъя. халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоо Ажид байвал хойшин тавь. Дараагүйцээ. Алсад байвал унаац их. Арга бодъё. Хэцүү байвал хэл өг. Гарц цолъё. Хэнэггүйдэж харин болохгүй шүү. Заавал ирээрэй. Ирэхгүй гэж булдахгүй шүү. Ихэр гэж харин томрохгүй шүү. Мэдээгүй гэж мэлцэхгүй шүү. Мэндийн учралд золгын нээз минь. Олон жил уулзаагүй учраас оргоотч болсон ирээрээ найз минь. Удаан хугацаанд учраагүй учраас уулзалтанда заавал ирээрэй. Ардын сургуулийн алтан босхийг алхаж урсан 10 жил. Амьдралын их талаад хөл нийлүүлээд бидний уулзаагүй 20 жил бол хүн төрлөختний түүхийн хажууд богинохон хугацаа мэт боловч хүмүүний амьдрах орон зайд маш урт хугацаа юм. мартахгүй уян тайхан хавраа мартахгүй айргуу тайхан насаа Энэ бол энгийн нэг уулзалт биш ээ. Энэ чинь 20 жилийн ой шүү дээ. Байдаг л нэг уулзалт биш ээ. Бараг л түүхэн уулзалт шүү дээ. Цаг хугацааг ухраацгаая. Цайлган цагаан хүүхэд насандаа эргэж очицгоё. Оргоотч болсон ирээрээ найзууд минь ээ. Болирх цаг хугацаа бивинэ гэсэн сэтгэлмээ эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үхлэмин ихгүй бисээ үеих нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн
насны ангин холбоо халуун сэтгэл зүрхэнд үргэлж байдаг болохоо хайрлаж явдаг юм шүү би хамраа ангийнхан хамтдаа өнгөрсөн өнгөт жилүүдийн алтан хандусаа хамтдаа өнгөрсөн энэ жилдээ очир найдварыг хааж ойлгоогүй хичээлээр хуулж явсан. Оолгол нас чадсан. Өөрөөр бий чадсан. Ангийн ганц чамдаа аз жаргал хүсч. Ууцх өдрийн мэдээг хөшөөж, учрын зүлхэхийн ерөөд хүрч. Сайхан сэтгэлээр золгоцгоё. Саатж нэг хуучилцгаая. Томоогүй насаа дурсцгаая. Товлож нэг уулзцгаая.